Төмөр чи наадах товч хараач. Харлаа. Ганц биеэр хүн чинь ийм л байх юм байна штэ. Энзүү ороо буухтаар орон сууцны барилга баригдаж төмөр ахлах чих гэдэг аль бий болох юм биз дээ. Намайг байранд ороод эхнэр авталж нилээн зай бий баха. Нэг л жил хэрэгтэй. Ганжуур нь болж наадхаа өрж үзээч. Сайн байна уу? Сайн байна уу? Эмээ венийг ороод гарья. Манай дүү? Үгүй. Хашаанд чинь ороод зураг авахулаад бай. Тэгээ тэггүй. Үгүй ээ. Манай энд юу болох гэж байгаа юм? Ажил хийж байна шүү дээ эмээ. Та жаахан хоошоо болоод. Хоолоо чи дугуй байгаад өгөөч. Ямар ажил болохоор айлын гашаа нэг гэж 90 мод барьцлахсч яадаг байна. Имээ жаахан хаашаа болоод байсан. Жаахан хаашаа болоод. Тэгээ та нар чи ямар зураг авдаг вэ? Газрын зураг. Газрын зураг гэсэн чи юу гэсэн үг вэ? За байц юуг тайлбарлая та. Ер нь танаа нь хороо орны дэвслийг хэмжиж байгаа юм. Бодвол шин барилгууд баригдах байх та. Ой намда. Явъя. За явлаа. Баярлалаа. Тэр хавцаа ярихгүй гэж цаад газартаа очиж хэлээрэ. Гэхдээ та учрыг нь ойлгох хэрэгтэй байна шүү дээ.
Тийм биз дээ. Ойлгож ядах юу байх вэ? Нүүж чадахгүй л гэж вэ? Нүүсэнгүйгээд ариун цагаан гардаг шоронд хийхгүй нь лав байх. Сайн байна уу та? Сайн байна уу? Ээжээ, юу болчихв? Хашаа байшингийн чинь ирж ивдэн гин. Над ирээн цасаа үзэхгүй юу? Ээжээ, эн чинь хотогчуулах газараас 50 хоногийн дотор нүүгсэн бичиг байна штэ. Хэц. Хотогчуулах газар гин шүү. Айл амтны амьдралыг буснуулж ивэж. Өгшөө, хамаагүй юм ярьж байж хэрэгт оров доо. За би танарт учрыг хэллээ. Нүүхэл болно доо. Ха? Та уучлаарай. Манай ээж Зүгээр настай улсууд юмны учрыг ойлгохгүй байж тэгээд л аргагүй л дээ. За баяртай. баяртай. Сономгой. Ой, Таны наад хил чин татчихад байгаа юм биш үү зтэй? надад омогдоод яах вэ дарим минь. Хүний өөдөөс ганц чиг үг дуурахгүй байж. Харин тэр бичгийн жаа гэж ирээд л нэг их чагнал гүтэж байгаа юм шиг л хоёр гардаж ирээд л авчиг. Хүний өгч байгаа юм чинь авахгүй яах юм бэ? Энэ гал голонтон яах вэ гэж яриа болж байхад чи нэг эрдэмтэн хүн ном сонин уншаад л шамбиглаад байж гин. Ээжээ, та ерөөсөө дэндүү бүдүүлэг харцж байна шүү. Хинтээ тэр үү? Хинтэйчтэй. Саяын хүнтэй бол Хөө ирдэг. Хүн ирчгээд гэр орны чинь нураалаа гэж байхад жаа гэдэл хяанууд шиг наман чилж байдаг. Та хоёр чи бүр аргагүй л дугаараа нийсэн улас та. учрыг нь ойлгохгүй байж тэгж аашилж болдгоо бах. Харин тийм юм аашлагтай би яасан юм бэ? Та хотогчуулах газрыг хот боснуулах газар гэсэн шүү дээ. Тэгэж хэлсэн. Яадаг юм? Уу яадаг юм? Манай энэ мөн тун их явдалтай хүн шүү. Үзээгүйгээр үзчтэй чийч. Би ч нүүхгүйгээд л өвхтлэн зүтгээд л байгаа. Гэхдээ тэгсний хүчинд л нэг юм байж байна. Чи юмыг аргалж тгсэн да. Яа бурууд. Одоо чадхаа байж. Гүй ер нь нүгээг байл ирэхвэс би үсттэй. Байхгүй. Айл хэдийний тооноо жирээд арилж өгсөн. Бас тэгэл хөөсөн өдөр нь дөрвсөн юм шиг гэж. Тэгнэ. Зарим улсууд тэгдэг юм. Нэг их уучраа мэдсэн сүрхий хүн болох гэж боддог юм. Харин хэдийн хаширцуулах байсан бол Хилээд яхав ганцхан. тэгээ танах чинь одоо ганцаар үлдсэн хэрэггүй. Харин тэглээ шүү дээ юм чинь. Гүй тэгээд үлдсэн бол болоо юм биш үү? Хөөхөөр нь тулаад анхөөхгүй суугаад л байхгүй юу? Тулахыг чи би үзүүлээд өгнө л дөө. Яад юм? Тэр олон барилгуудын завсар ганц айлын хашааны зай үлдэхгүй яад юм бэ? Харин чи тэр муу байшингаан сайхан шохойдчих. Нээрэндэх юм байна хөө. Тэгээд суугаад бай. Би суух үдгийг гэвтээд байсан ч дөнгөн л дөө. Харин манай нөгөө гөгсөн залуу хоёр чинь нүүн гэж хүргээд болдгоо.
Тэгвэл Би ч тэр хоёртоо жанжин шүү дээ. Тэгвэл болох нь тэр. юу ч болсон. Охин минь хайчих нь. Кино үзээд ирье. Дандаа кино мань үздэг юм баг та. Тэр аман хуур дуурч байгаа цагт хэн үзэлгүй яах вэ? Гүнэрэн нөгөөг чинь дуурч байх шиг дээ. Энэ хүү чинь барилгад ажилддаг билүү? Тийм ээ хоо. Яг чгүй тэндээ бас нэг юмны дарга байх шүү. Ой гогшон. Чи энэ хүүтэй нэг уулзаад хааж. Яах гэж Яах вэ? Гашаа байшин маань газарт олчихлоо. Бид тэрнээсээ нүүхгүй санаатай байгаа гэдэл учир байдлаа ярихгүй юу? харнаа. Эдэ би очсноос чи очсон дээр байхаа. Үгүй юмд бол би явж байх юм. Үгүй чи ер нь нэг явхад яат юм бэ? Ганц охины өмнө өдөрч тэр шөөнч тэр хуур дуургаж байгаад л аваад гарах юм байдаг. Уул нь аваа томоотой сэргэлэн хөөхд байгаа юм шүү. Үгүй нэг шинжээ чамтан гарах нь. Чамааг бодвол шинжнээд. Нэг байгууллагт 2-3 жил хамт ажиллаж байгаа юм чинь. За гайгүй юм санаж. 2-3 жил байтха 20-30 жил болоход намайг шинжиж чадаагүй байж. Манай энэ барилга дээр тийм хүн байхгүй. Та тэр зүүн барилга дээрээс сургалаа да. Тэгжил үзэхээс биш үү? Энд чинь яасан замбраагүй эдийн барилгаа гацдаг. Ой, хөмөр байна уу? Хүн уулзъягээд байна. Юу гинэ? Ой, хөмөр байна уу? Байхгүй, хой царан дээр байгаа. Хин нэрэ. Төмөр халагчийн хадам ээж нь иржээ. Төмөр тэр. Төмөр энэ уулзсан төмөр биш ба. Тавтахлаас төмөр мөн мэдтэй. Яагаа нөгөө нэг үлээдэг. Харин тийм юм та хүлээж би хэлчихэд ирье. Таны би сайн мэдээ. Түрк шиг аа. Хүмүүс яхан зайд очих энд чи яасч хийж ятаа гэдэг. Гашаа байшин маань газарт орж гинэ. Харлаа бигээ юу? Хүмүүн муу ээжтэй нэг тус өргөлгүй горгүй. Танд яаж туслах вэ? Гү чи бас дараг хүн байна да. Би ямар юмны дарга байх вэ? Тэгээд манай хамаатан садамч гэдэг юм уу? Эсвэл манайх ч гэсэн яахад гашаа байшингийн мэлэг ярилцчихгүй сайнсан. Одоо ч би байтугай барилгын ямч ярилцаад нэмэргүй болсон байхаа та. Өвгөн бэтэр бол чи яахад хөгшин хоньны насгүй болсон юм.
Хэрвээ гашаа байшин маань үлдвэл бадам та хоёрт л хэрэг болно шүү дээ. Ямар аглагчаа машаа бэлэн болоо одоо явах уу? За доочлоо. За дарга би явуулгүй болохгүй. Ажил гараад баяртай дараа бол. Ээдээ хүмүүн гिचээж л үзээрэй. За. Цаг болчихлоо. Самтыг чинь ингэж эндүүдлээ болох уу? Болно. Гэн миний энэ чадлаа гаргаж арчсан бажинх маань үдшилтэд очиод ямар янзын дүүпэлтэй бүжиглэх бол. Өдөр шинж ялгахтхан боллоо. Таригчид үжирч хүчлээ. Ер нь яаж амьдрах болж байна бэ? Төрөхөн шиг нүүл гэж би чамд хэлсэн шүү дээ. Нүүн л хин хаашаа нүүж яаж амьдрах гэсэн улс вэ? Улсад хаашаа нүүж вэ? Тийшээ л нүүхгүй юу? Хүн өхвөл та хоёр бас үхэж ил байх уу? Дарминаа яасан нэр төрөө боддгоо хүн бэ? Биднийг хороо хорныхан юу гэж ярьж байгааг чи дуусна уугүй юу? Юуны чинь нэр төр голонтгор болох гэж ээж. Мэдхгүй. Юм бүхэн дээр л аав минь нэр гарах юм. Албан газраар нь хүртэл ярьсан байна лээ. Ижим та Ингэхэд та нар хаа буухгүй дон шүглээд байгаа улс вэ? хаач уусан яадаг. Тийм бийхөө. Дармин дамдингийн хашаанд буусан ч болно. Оршоолын хороонд буусан ч болно. Ер нь энд байх нөхцөлгүй боллоо. Айлын гашин царайчилж амьдрахаа ч болёо. Насныхаа эц тарин 9 шидийн үзхэн шивд. Та тэгээд яах гээд байгаа юм бэ? Яах вэ? Эндээ сууж байхгүй юу? Би танаас болж ажил дээр хүний нүүрч харж чадхаа байлаа. Та ер нь намайг зовооч ханахгүй байна уу?
намайг 8 настай байхад эцэг минь энэ байшин барьж байхдаа үе уламжлах үр ач нартай голомтын босгож байна да гэдгсэн. Тэр цагаас хойш олон жил өнгөрчээ. Аав минь 10 цуглуулсан энэ цэнхэр хадгийг уяад өнөр баян айлгэр болоорой гэж бидний хором хийх өдөр өрөөж үлээ. Арэ чи юу хийгээд байгаа юм бэ? Одоо хөдлөе. Чамаа харахад зүгээр суугаад байх шиг байна уу? Чи тэр навш ухаад яах нь вэ? Тэр хар навшаар. Дарга. Нөгөө айл маань ашгүйг нүүж байх шиг. Нүүх ёстой юм чи нүүлгүй яхав. Эднийхээс болж хамаагаж саатлаа. Алийг даргаагалаа. Баярлалаа. Хей. Чэд дөмрийн ашин яваад таа. Дарга та намайг дуудаа юу? Чэд тэр бульдозерыг одоохон тэр хашааруул явуул. Жодооч нэмлэг түүхтээ үзүүлэхэд явчихсан шүү дээ. Үгүй чадахгүй юм биш чи өөрөө бариад явахгүй юу? Чи юунда зогсоод байсан юм бэ? Одоохон яваад тэр талбайг дэвшил. Арай хөдлөөгүй байна да. Идэж байх цаг алгаа. Төрөглөө. Хой сонма. Чи юунда нарга наатан бодов. Явъя. Арэ чи наастар хошуу хараач. Гүн мондөг эдэх. Юуны чинь гошлуу. Гүй чи яасан зөнгөсөн амт бэ? Явъя. Стармен яа дарахын нэг харъя л да. Ямар удах юм биш. Али хүмүүн яваарай. Али яваа. Гүй чи голомтон бадлуулахыг харахад юунд нь гисэн вэ? Явъя гэдээ хаад чи ихгүй тохиорчхад гүлэр зогсоод байдаг чинь. Ичим тавалж хүн амтнаас зовооч. Голомтон бадлуулж вэж энэ хүүгээр хүргэн юм болгоно гэдэг чи дими үзгээ хонгорууд минь шууд цаашаач. Төмөр манай гордон юм дүүс очоорой. Юуны чи багт юм бэ? Суу. Явъя чи гэж. Төмөр муу гайхав юм чи байдгүй юу? Гочир. Харантаа байж байгаа юм. Хүмүн яв. Хадаа чи таад. Яв. Цаашаа.
Сайн байцгаана уу? Сайн байна уу? Танахны нүгээр сономх гэдэг аль буугаагүй. Мэдхгүй. Сайн байна уу дарга? За хүмүүн хаа хүрэх гинэ. Холдохгүй. Танах хаана буугаа вэ дарга? Очиж мө гэрийн юм дайрах нь юу? Хаанаас та дандаа л дайрч байх юм гэж Асал энэ нэг чирлуулсаар байгаа юу? тэгж л явна. Толгойтой өсний байж байгааг охины минь толгойг эргүүлэх санаатай. Энд тэр байшингийн наагуур цаагуур гитээд. Дарга. Та учрыг ойлголоо. Дарга. Амьд байгаа цагта чамаар хүргэнэ хийнэ. Онжийн жоо гэж мэдээрэй. Дарга. Би танд учрыг хэлээ л дээ. Би даргын тушаалаар л танай хашааг. Ер нь чам шиг юм шийдчихсэн амт ингэж байдаг болов? Манай хаягаар бүү ёо. Миний нүдэн ч битгий үзэгдэх. Гэхдээ би Ижээ, юунд дуудав? Нөгөөг чинь ирчгээд л дуургаад байгаа юм биш үү дээ. Ярайгаад яасан гоё харагддсан бэ? За ямар байна да?
Хэн энэ бүхнийг босгож байгаа? Би мэдлгүй яах вэ? Чи ч мэднэ. Харин танай ээжид эндээс хотыг нэг харуулгасан. Гайгүй. Харсан ч хараагүй ч чамайг та нарыг бүгдийг ойлгодог болно. Чи чинь юугаан гөлрөө зогсч ба. Өгшөө, шуу буцаж байгааг нь хараач ганган жунгнаад л. Шуу буцаж ч буцахгүй ч вэ. Чи битерс ямар хамаа байна та. Махуха. Зарим минь залуугийн явдал санагдах юм байна шүү дээ. Чи битрийн залуугийн явдал чи алив цаад авдраач гэдэг. За, таахлоо би. Сонмоо чи яачих. Таагдахгүй л байна шүү. Өхрийн үүсрэх гэж байгаа чи юунд сүртэй юм блэ? Алив хашаа. Алив. Сонмоо. Дандингийн гашаанд буух болж байна уу? Өөрөө л мэдэхгүй юу да. Гүй чи юу ярьж байна? Өглөөхөн горшоолын хороонд буuna гээгүй юу? Чи өөрөө албан газрын хашаанд буугаад хөл өмөө ихтэй дэмийгээгүй юу? Гүй тэгээ хаа буух юм бэ? Өөрөө л мэдэхгүй юу? Надад ямар хамаатай юм? Бэнхэд өрхийн тэргүүлэг чинь чи юу? Би юу? Намайг л гэж бүрдэгдэг болохоос уг нь чи шүү да. Хүмүн гэцүүдцээ үгүй шүү. Одоо тэгээд яах болж байна? Хотор бол чигээрээ явлаа. Багшаалын ороо бол зам саллаа. Сонмоо. Гохой чи минь амьд байна уу? Амьсгатай л бай. Тэгвэл дуграач. Хоршоолын хороонд буух уу, хот руу орох уу? Би танд саналаа хэлсэн шүү дээ. Санал гээ шүү. Мөн дүүч гэсэн үгүй шүү. Хөө ямар их лайланчгаар би ийм амттай учрваа. Заавал. Одоо тэгээд яаж хийх вэ? Яв. Хашаа чам. Тойргоор уу чигээрээ юу? Хамаагүй.
За. За хүмүн энэ хэдэн сонинг. За сайн уу сонмоо? Сайн байна уу? За чи юу хийж байна нү? Танай энд хүүхдтэй уулзхал гэж. Сономгой. Таныг үйлдвэрчний хорооны дарга дуудсан. Тийм үү? Би нэг ороод ирье. Энэ үгэн ажлын хийсгэр байгаа юм уу? Хийлгүй яах вэ? Үгүй эн чинь одоо дээдгүүр тарах болсон баймаар юм. Айл насны сонон билээ. Болохоор барах вэ? Манай Сономгойч өөрөө ажилланагээр зүтгээд байдаг хүн дээ. Үгүй тэр гүйж харээж яваагийн. Уламж талуу болчихоо юу та? Сономгойч манай тэргүүний ажилчин хүн шүү дээ. Тэр харахгүй юу? Гүнирэл мөн байна. За баяр хүргэе Сономгой. Баярлаа. Юу болов Сономгой? За охин минь наад хэдэн сонинго хуваалж өгөх. Би явлаа. Та хайчих нь уу? Надад шинэ байр өглөө. Зайлуул хөвөл та. Чи юу болчих? Дайрын минь чи энэ бичгийг Гүн чи нэг байранд хоёроо суух гэж юу? Урган өрөөтэй байсан шүү дээ надад чи. Айлтай хамт нэг байранд сууж чадахгүй. Би явж ярилцсан. Ганцаараа шийдэж мэдэхгүй байна. Аргагүй. Бид бүгдээрээ ярилцаж байгаад энэ хуваарийг ч гаргасан юм. Гэсэн чи миний аргагүй байдлыг та бас мэдмээр. Гадарлж л бай. Харин та За. Тийм ээ. Амралтай болно. Манаач яргуунд байр үгүй юу? Тийм ээ. Тэгвэл энэ төмрийг тэднийтэй хамт суулгах чухал яасан? Би мэдэхгүй байна. Та өөрөө дарагтай уулзаж энэ учир байдлаа ярилцал да. Дарга би юу? Би. Би нэг уулзах. Орж болох уу? Энэ хуваарийг үзэж болох уу? Тэгээд Дондвин сонон. Гүнчнэрэ манай сонон бах биш байгаа. Игчээ энэ сонмох гэдэг чи ямар айл вэ? чи танихгүй байхад манай төв конторын нэг өвгөн би. Зарлах хийдгүү. Тийм ээ, зарлаг. Игчээ энэ сонон бахтай чинь тэгээд ямар айл хамт суух юм бэ? Чи таньд юм уу? Таньна тань. Гүй. Би ер нь энэ лачин гахтай нэг дор сууж таарахгүй байхаа. Ярилцъя л да. За. За, баярлалаа.
Квенчин. Сайн байна уу санамгаа? За хөөмөн. Чи чинь энд байдаг юм уу? Тийм ээ би энд суудаг юм. Гэхдээ та орол доо. За. Гэрдээс. Баха сонмо. Чи нэг сонмо. Нэг аяг цаа уучгаага. Унаах. Маа. Иш. Муу өмнө бүр ядарч эхэллээ. Манайх чи боллоо. Энэ өрөөнд нь ямар айл ордог бол. Харин яах вэ? Бага юм ин харахад чи базаалтай айл биш тэгээ. Нэг муу ор шүү юм байж байх юм. Манай жанжинч 3 зэрэгтэй болж байгаа юм баха. Ядаж нэг хууч хөөрөөд баймаар үе тэнгийн хүн орж ирвэл мөн зүгээрснэхэ. Би ч бас бодоод л байгаа юм. Чи хаалгаа. Юу болов? Цаад айлж улсууд ирлээ. Аа, тийм үү. За. 1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13. Бэ сонно. Энд чинь 13 хөл орлоо. Гэхдээ мөн хачаа хэрэг 13 хөлий. Тийм ээ. Хүний 13 хөл. 13 биш тээх 14 л бай таарм. Яагаад? Хүн чинь 2 хөлтэй байдаг үстэй. За чиний тэр маяглах чи яамаа. Яахарахгүй 13 хөл байсан юм чинь би мэдлгүй яах вэ? Одоо яах вэ санаа? Яадаг юм бэ? Яадаг юм. Үгүй тэгээ дандаа харчууд ганц ч бүсгүй хүний хөл харагдахгүй байна. Олуулаа суух шиг сах юм хаваах вэ? Моохна яач юу ойлгодог юм блэ? Энэ л хэцүү байна да. Одоо яах вэ? Байлгаж л байхаас биш. Үгүй чи юм санаа амарцсан хүний. Юуцсан би нэг ороод ирээ байц. Чи одоо ороод яах гэсэн бэ? Яах вэ танилцахгүй юу? Саваагүй гэдэг. Сайн байцгаана уу хүүхдүүдээ. За та нар чи бүгдээрээ цух хүүхдүүд үү? Яг нь суун. Аа тийм үү? Тийм ээ. Аа чухам тэгээд хинэн цух юм дээ. Манай ахлагч суунаа. Ахлагч нь хиннэ бэ? Манай ахлагч ирээгүй байна. За тэгвэл Ахмад хүн суух юм байжээ. Сайн байна уу санамгаа? За хөөмөн нүүр гараа угаав. Угаалаа.
Суугач. Чамайг Чоншид дуусаа юу? хоёрхан гоц үлдлээ. Тун айтайхан ном шүү. Тийм ээ. Айтайх. Угаа. Энд чинь ямар хүн сууж байгаа юм бэ? Мэдхгүй. Чи л мэдэж байгаа байх та. Би яаж мэдх юм бэ? За энэ тэргээд юм цагнуулахгүй. Төмөр ичиж. Тарэ чи юу болж байгаа? Хуур дуурайд байхыг чи сонсохгүй байна уу? Юм дуурч байна гэж юу? Чиний наад хоёр дийлхэн чинь юм дуулдаг юм уу юу? Намар би зад загнаад явуулсан юм. Хөөр хим нь манайхыг олоод л иржтэй. Санмаа. Хөөе санмаа. Өнөө хөгжим чинь энд дуурайд байгаа юм биш үү? Нэрээ юу? Гэхдээ би нэг ороод ирье. Хөөе. Энд чинь төмөр суудгийн байх шүү дээ. Гэшүү, чи ер нь мэдсэн юм удаагүй шүү. Би яаж мэдэх вэ? Чи надаас төрүүлээд мэдчихдэг шүү дээ. Хүчирт. Манай бадам оччихсан сууж байх юм. Тэгдэг юм аа. Ингэхэд энэ хоёр хүүхэд маань ер нь юу л гихч болж байна да мэдхгүй. Харин л да. Юу болж байгаа юм бол да. Би ч нэг 3 цэрэгтэй л болж байгаа юм бахаа да. Чойдгоо. Бичээ. Юу ах вэ? Жүжигэн билет. Хизээ харах юм. Маргаашаараа 7 цагт. Яасан сайн бэ? Шгүй дээ. За, хоёудаа хөшөө нэг очиж үзье. Алив. Хоёр хүүхдэн битгий араатаарай. Эртгий ирээрээ. Эртгий ирээрээ хүүхдүүдээ.
Сайн байна уу та? Сайн Сайн байна. Энэ хоёрын чинь хэдэн айл сууж байна? Та оролдоо ийшээ. Зүгээр. За та нэг л аль байх шиг дээ. Аммул хитүүлээ. Дөрвөлээ. Жижигхэн хүүхэдтэй юу? Байхгүй. Хэнийг хүлээн чинь? Сонмих л таа. Үгүй. Төмрийг ч гэсэн бас болох юм л та. Тэгээд аль нь юм бэ? Аль нь ч яах вэ? Иш, авгай минь. Нэг айл юм уу? Хоёр айл байгаа юм уу? Би өрдөн ойлгохгүй байна. Үгүй. Энэ өрөөнд нь хоёр хүн. Тэр өрөөнд нь хоёр хүн сууж байгаа шүү дээ. Хэдэн хүн суух нь хамаагүй. Энд чинь хэдэн өрх айл байна вэ гэж би танаас асууж байна шүү дээ. Тэгвэл нэг л айл л та. Уг нь хоёр айл байсан юм биш үү? Уг нь 20 айл байсан чи яад юм бэ? Одоо нэг л айл байгаа үз? Тэгээд хэнийг гэдэг айл гинэ? Би одоо Сонмоо хүн бүртгэж ирээд байна. Хэнийг гэх юм бэ? Чи өөрөө мэдэхгүй юу? Яасан зовлонтой юм бэ? Төмрих. За тэгэхээр маргаашийн бүтэн сайн өдөр нийтийн цэвэрлэгээ свободногтай. Энэ үнд гарцгаана үз. Би энийг хэлэх гэсэн юм. Баяртай. Нийтээрээ хөдөлж байхад гэр сууцгаагаа л байдаг. Яасан ч ухамсаргүй ус байдгийг.